Сайн бацхан үзэгчтэй ГГ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг ГГ эрүүл мэнд подкаст шинэхэн дугаар шинэхэн зочинтой эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор ганц улмын эмч өргөдөж байна. За ганц улмын эмчийн хувьд бол улсын 1-р төв эмнэлгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн мэс заслын эмч хангаах ухааны клиникийн профессор цолтой. За тэргүүлэх зэргийн эмч байна. Өдрийн мэдрэг танд. За өдрийн мэд. Подкаст манаас эрүүл мэндийн боловсрал олгох чиглэл рүү бас хөтэлдэг учраас танаас зайлшгүй асуух ёстой нэг асуулт бол мэдээж одоо хүмүүс яаж урьдчилан сэргийлэх вэ? Толгой дараалан одоо өвдөхгүй байх энэ боломжоор бид нар одоо өөрсдөө яаж хангах ёстой бэ гэдэг дээр та хариулдаг шүү. Бүдүүн шулуун гэдэснээ одоо өрөвсөлт өвчин ч юм уу эсвэл одоо хошноо шулуун гэдэсний өвчнүүдийн хувьд бол зөнхлөн тохиолдог учраас тэрний зөвлөгөөн дээр бол мэдээж амьдралын зөв хөвшил өвчнөө шалтгаанд бол нөлөөлөх маш олон зүйлүүд байдаг. Тэгээ зарим нь бол одоо зайлшгүй болох, зарим нь бол зайлшгүй болохгүй ийм шалтгаанууд байдаг. Тэгэхээр зайлшгүй болох шалтгаанууд дотор бол одоо өтгөн хатгалт гүйлгэх, амьдралын хэвшлүүд байна, тийм ээ. Хоол хүнсний хэрэглээ, иймнүүд дээр бол одоо саяны өтгөн хатгалт гүйлгэх, одоо олон цагаар суух энэ нөхцлүүдээс аль болох зайлсхийх. Тийм ээ, одоо хамгийн гол нь ийм шалтгаануудыг яагаад энэ өвчлөл нэмэгчүү гэж хувь хүний хувьд миний хувьд зүгээр сүүлийн үеийн одоо тэр ном хэвлэлээс ингээ үзэхэд бол хотчлт нэлээд нөлөөтэй байна. Мэдээж хэрэг хүн төрөлхтөн анханасаа одоо юм хот суурин газар амьдарч байгаагүй идэвхтэй амьдралын хэвшилтэй одоо монголчуудын хувьд бол маш хөдөлгөөнтэй морин дээр ихэвчлэн явдаг одоо бие нэг чанга байсан. Тэгэхээр одоо бол захын хүн л одоо гараал машин цуугаал 2 км газар 2 цаг бөгөлрөөд явдаг болсон. Эднүс яг бүдүүн шулуун гэдэснээ ялангуяа тэр шамбран болон гошноо шулуун гэдэсний өвчнөр өвдөхөд нэлээд шалтгаан болдго юм л. За зүгээр яг зарим хэвлэлийн тойм үзэхэд бол бас одоо энэ одоо биднээс зайлшгүй бүдүүн шулуун гэж ярихлаар л нөгөө хүний одоо хүндрэх яаж өндрөх үгээр ийм асуудлууд гараад ирдэг. Боловсон нойл маргаантай асуудал одоо боловсон нойл дээр одоо зүгээр өвдгөн нь одоо ингээд дэгшин шулуун гэсний өнцг нь одоо засагтаагүй ингээд суухад өвчлөх магадлал нэг ондоо зүгээр хөлөө ингээд нуглаад одоо өнцгөн засагтаад бэлсэхэд хүртэл ондоо гэдэг. Тэгэхээр энэ дээр маш маргаантай асуудлууд. Гэхдээ ер нь бол амьдрал дээр батлагдсан юм бол одоо явган сууж бэлсэх нь бол бас нэлээд одоо зүүцэх хэрэгтэй юм байна гэсэн юм дээр тустай болох гэдэг. Тэгтэл одоо нөгөө биднээс түрүү ярьжсэн гидсний шархлаатай өвчин, өрөвсөлт өвчин ч юм уу, кроны өвчин эднээс нь бол шалтгаан тодорхойгүй. Тэгэхээр одоо энэ дээр зөв нөлөөлж байгаа юм нь бол гадаадаас одоо хуучин монгол хүмүүсийг одоо ерөнхийдөө иддэг хоолны нэр төрөл нь харьцангуй цөөхөн ихэвчлэн хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийг байглаас нь юм уу эсвэл ямар нэг одоо нэмэлт бүтээгдэхүүн одоо нэмэлт одоо консервантч орцгүйгээр байглаас нь авч хэрэглэдэг ийм байсан. Тэгтэл одоо биднээс бол одоо хоол хүнсний хувьд гэхтэл одоо энтхийг хятад одоо солонгосч байдаг юм уу те ингээд маш олон мэдээж хэрэг энэ соёлд бол биднээс хүрдэн хамрагдах хэрэгтэй. Гэхдээ бас энэ нь бас яг одоо зарим нь одоо монгол хүний ч юм уу эсвэл хүний амьдралд ямарч би хувь хүний өнцгөөс бол тэгж хардаг. Хавдрын хувьд бол ерөнхийдөө яг энэ дэр маргаантай. Ерөнхийдөө орчны нөлөө нэлээд одоо зөнхлөх хооллолт чухал гэж үздэг. Миний харж байгаа онцгөр бол одоо манайх энэ одоо агаарын бохирд бол тэ төвөгжрөл стресс бухимдал биднээс ч одоо баргалжил нойргүй шахуул явж шít. Шөнийн бор оногтол нэг унтж जैन. Тэгээ нөх хооллолтын дэглэм амралтын гормууд алдагдсан. Ихэвчлэн одоо бүр орой их махан хоол, хүнд хоол иддэг тийм ээ. Одоо цагаан тэрий эдэн хэрэглээ багассан ч гэдэг юм. Эслэгийн хэрэглээ багассан. Одоо ийм шалтгаанууд амьдралын хэвшил идэвхтэй амьдрал одоо хөдөлгөөн багассан тийм ээ. Ийм байдлуудаас болоод одоо болж гэнэ гэсэн л таамаг баг. Мэдээж дэлхийн нийтээр ганцхан Монгол биш дэлхийн нийтээр энэ хавдрын тохиолдлууд их байдаг. Тэгээд одоо жишээ нь энэнийг одоо хүмүүс тэгэл одоо яг ер нь бол шалгуур үзүүлэлтүүдэд улмал нарийсах гэж байна л да. Одоо яаж одоо энэ хавдраас урьдчилан сэргийлэх вэ? Энэ дээр одоо жишээ нь эрт илрүүлэг гэдэг юм
манай Монголд одоо ингээ массаар явж байна. Одоо бүр толгой дараална. Би энэ дээр шүүмжлэлтэй ханддаг юм нь бол мэдээж хэрэг хавдар илрүүлж байгаа нь сайн. Гэхдээ массаар яваад байгаа асуудал нь бол бас тодорхой хэмжээнд одоо яг байгаа хэмжээ нь үгүй юу гэдэг тийм ээ. Тэрнээсээ илүү ер нь бол одоо хавдар илрүүлэх юм дээр харин энгийн одоо чиглэсэн наривчилсан шалгуур асуумжууд эсвэл одоо яг тэр зорилттой бүлгүүдэд чиглэсэн үзэлгүүдийг явуулдаг ч юм уу. Нийгмийн эрүүл мэнд гэдэг хамгийн чухал. Тэгэхээр манайх бол одоо зүгээр л одоо биднүүсийн багш одоо Өглөөрийн Баатар Баасанжи багш маань хэлсэн шүү дээ. Мэслийн эмч нар мэс бариад өвчнийг эмчилж гүйцэхгүй болчихно. Өвчнөө гүйцэхгүй болчихлоо. Тэгээ үнэн л тэр байхгүй маш ухаантай өнөөс. Тэгэхээр одоо ерөнхийдөө нийгмийн эрүүл мэнд гэдэг юм ингээд ярьж л байна. Хүмүүс ярьж байгаа боловч одоо яг тэр ярьж байгаа юм хөрсөн дээр буух юм биднээс ч одоо яг орчны эрүүл ах уу гэж байна тийм ээ. Одоо манай хотын бөглөрл одоо энэ бүх шалтгаанууд тэгээд зөндөө цаашаага хөгжлөрүүл зөндөө юм яриа явчих шүү дээ. Дэлхийн нийтийн чиглэлээрээ бол одоо энэ бүдүүн шулуун гэсний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд угаасаа л одоо эслэг ихтэй хүн сэргийлдэг ч юм уу зөв амьдралын хэвшил тэгээ одоо 45 наснаас дээш одоо бүдүүнгээс толгой дараалан дурандуулах өтгөнд дал цусал ирүүлэх шинжилгээ тэгэхээр ямар нэг зовөр байхгүй бол харин энэ эмгэг нь бол одоо эрүүл гэснээс хойш одоо ямар нэг хүн бүдүүнгээс дурандуулаад эрүүл гэсэн одоо дүгнэлт авсан тохиолдолд бол 2 жил юм уу ингээд хугацаанд бол өөрт зовөр илэрхгүй бол явж болох. Бүдүүн гэсний хавдрыг одоо ингээд уул нэрт эмчилж авах юм бол 5-аас илүү олон удаа хугацаанд амьдрах боломж нь бол бусад хавдраас харьцангуй өндөр. Тэгэхээр нэг ийм л юм байгаа. Зөвхөн ард иргэдээ хэлэхэд бол шалтгаан тодорхойгүй цус багтах, огцом жин алдах, тийм ээ. Одоо гидсний одоо зоврууд одоо гүйлгэх, гидс дүүрэх, цанхаах, тийм ээ. Хавдарлаг үүсвэр хэвлээд тэмтрэгдэх ийм тохиолдлууд өтгөний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, тийм ээ. Энэ дотор бол одоо дутуу баац юм шиг санагдах, өтгөн нарийнхан гарах ч юм уу ийм зоврууд гарах юм бол одоо даруухан одоо мэрэгжлийн эмчлэрт хандаж тэгээд одоо саяны насны хязгаараараа бүдүүн гэсний дурангийн шилгээгдээд нэмж хэлэхэд бол одоо олууштай юм нь бол одоо Улаанбаатарын бүх дүүргүүдэд хувийн болон одоо дүүргийн эмнэлгүүдэд бүдүүн шулуун гэсний мэслийн эмчтэй болцсон. Тодорхой хэмжээгээр тэр хүмүүс бас ард иргэдийн төлөө үйлчилж байгаа учраас заавалчгүй нэгдүгээр эмнэлэг дээр очихлоор болоод ачаал үүсэх хэрэггүй. Ерөнхийдөө одоо улсын эмнэлгүүдээс бүх эмнэлгүүдэд одоо ижил мэргэжлийн ижил төвшний гэсэн үг шүү дээ. Бид нар нэг цонхоор харна, нэг дүгнэлт гаргах учраас тийм эмч нар нэг журам мөрдөн тийм учраас одоо хан уул дүүрэг, налайх, багнуур бүх аймагуудад одоо бүдүүн шулуун гэсний эмч бэлтгэгчлээ. Одоо дараагийн тэр бэлтгэгдсэн залуучуудын маань зорилго нь бол бид нартай уулзаад ярихдаа бүр дахиад тасаг байгуулъя гэдэг. Яг л тэр харьцангуй одоо манай эмнэлгийн хувьд гэхэд одоо зөнхлөн тохиолдох одоо 10 өвчин дотор шамбрам өвчин орсон байдаг. Тэгэхээр хүн ам дотор хүн амын жил болгон 4% зайлшгүй одоо ингээд энэ өвчнөр өвчөд. Тэгэхээр одоо манайх чинь одоо 3 сая одоо өвчлөх насны 3 сая хүн гээл үзэгдэл одоо хэдий их хэмжээний хүн байх уу гэл ингээд бодлоор бас манай одоо бүдүүн шулуун гэсний эмслийн тусламж үйлчилгээний ач холбогдол бол төдөөчнөл өндөр гэсэн үг тий. Одоо ингээд сошиалор хараад хахад гидсний цэвэрлэгээ хийлгэрээ тий. Ингээд ингэж одоо тэдэн сантиметр нарийсдаг шүү, энэ айгүй үр дүнтэй байдаг шүү гэдэг ийм юмнууд аягих байдаг. Энэ ер нь яг энэ бүдүүн шулуун гидсэн дээр ямар нэгэн одоо сөрөг нөлөө өнтер үзүүлдэг юм байдаг юм болов. Энэ ер нь хэр зөв одоо цэвэрлэгээ гэж хэлэх үү, энийг одоо эмчилгээ гэж хэлэх үү байдаг юм болов. Та энэ тал дээр юм хэлж байна уу? Би яг туйлын эсрэг байр суурьтай байдаг. Ялангуяа зарим хувийн эмнэлгүүд би яг нэрийг мэдэхгүй байна. Одоо яг физиологийн замаараа одоо амнаас одоо хошноо чиглэсэн хөдөлгөөнтэйгээр одоо хүний өтгөн бүх одоо ялгац гарах хэрэгтэй. Тэгтэл одоо зарим эмнэлгүүдэд одоо энэ нэг аршаанаар угаадаг ч юм уу, бүлээн усаар угаадаг ч юм уу, ийм эмчилгээнүүд хийгддэг. Тэгээ энээс болоод хүндрэл гараад одоо манай эмнэлэгт тусламж үйлчилгээ аваад харамсалтай тохиолдлууд нэлээд хэд гарсан. Зарим тохиолдолд нь бол тодорхой хугацаанд одоо тэр хүн
мэдээж хөвлөд нь гидсэнд нь бүлээ ус ороод дараад нь угаад гарчлаар гидсэн сулраад сайхан мэдрэмж төрдөг л баг. Гэхдээ миний хувьд бол хүний бүдүүн гидс гэдэг өөрөө маш олон физиологийн хавхалгуудтай тэр болгон өөрийн үүрэгтэй тэр нь байглаас заягдсан замаараа зөвхөн дээрээсээ доошо чиглэсэн хөдөлгөөнтэй л одоо өтгөнөө гачлуулах үүрэгтэй болохоос одоо дээрээс нь нэмэлтээр доороос нь ч юм уу энэ аршаан ус элдвэн янзын уусмлаар угаагаад ингэх нь бол зохисгоолол гэж хардаг. Тэгтэл одоо зүгээр амьдрал дээр үзэхэд манай гэлтгүй энэ эмэгтэй хүмүүсийн 80 орчим хувь нь бол архаг өтгөн хаталттай тий. Тэгээд тэрнийг ямар нэг бодлоор аргалах гээд одоо ингээд туулгуудаг, бургуй тавьдаг, лаа хэргэлдэг, одоо бүр зарим архаг тохиолдлууд, бүр хүндэрсэн тохиолдлууд одоо энэнийг бүр одоо ухаж гаргах ч юм одоо муухай заваанаар хэлэхэд тийм ээ. Энэ бол амьдрал дээр л байдаг асуудал шүү дээ. Энэнийг ерөнхийдөө бас одоо яаж шийдэх үү гэхээр л одоо дахиад нөгөө амьдралын хэвшил бүдүүн гидсний одоо зөв хөдөлгөөн, зөв хэвшил рүү оруулах. Тэгээд одоо ийм талын одоо сургалтуудыг одоо бид нар бол ингээд манай тусламж үйлчилгээ авах гээд бас ирж байгаа хүмүүст хэлдэг. Тэгтэл одоо тэр хүмүүсийн хувьд бол одоо тэрнийг хүлээж авахаасаа илүү тэр нь бол одоо нөгөө хүн дадлагчна гэдэг чинь бол одоо урт удаа хугацаанд ордог учраас тэр хандж байгаа хүмүүс аль болох л одоо өнөөдөр нэг юм угал 2 цагийн дараа гаргачих. Эсвэл одоо бургуй тавиулаад ч юм уу те гидсээ угаалгаад одоо ингээд цэвэрлүүлэнгүүтээ 2 цагийн дараа нэг сайхан гидс нь хөнгөрөөд одоо гойлог болчдөг ч юм уу иймэрхүү хандлагууд байдаг. Эднээс тэгээд эцэс яг тийм үр зохистой нөлөөтэй тийм байна уу гэхээр тэр шинжлэх ухааны одоо судалгаагаар батлагдсан юм бол байхгүй. Төдийлөн бас одоо манайд бүдүүн гидсний урт гээд одоо ийм эмгэгүүд бол эмгэгтэй хүмүүст зохиолон байдаг. Тэгээд намайг анх эмч болж яхад бол одоо энэ чиглэлээр одоо гидсийг богиносгох ийм мэслүүдийг хийгддэг байсан. Тэгтэл одоо тэр мэслийн үр дүн нь эргэлзээт. Гидс нь богинохон болох урт болох хоёр орон чанарын ялгаа байгаа боловч үр дүнгийн ялгаа байхгүй. Нөгөө эмгэгтэй хүмүүс маань ч юм уу аль нэг өвчтөн хөвлөд том сорвтой хөвлөдөө наалдцтай гидс нь нөгөө богинохон болсон мөртлөө нөгөө асуудлууд нь яг хэвээрээ байж идэг. Тэгэхээр одоо биднээс тэр одоо Швейцарын багаас бас 2001 оноос хойш одоо ингээд маш мундаг чадвартай амжнаар ирж ялаа. Тэгээд яг таанус энэнийхээ баталгааг бид нарт ингээд тайлбарлаад баталгаа байна уу гэсэн биднэрт байтугай одоо дэлхийн эрдэмтэн эмчнарт хүртэл одоо энэ байхгүй. Өтгөн архаг өтгөн хаталт гэдэг нь хүн төрөлхтний асуудал мөн үү мөн энэ тулгамдсан асуудал. Тэр байтугай л одоо Америкт одоо энэ өтгөн хаталтыг одоо өтгөн шингэлэх эмэнд гэхтэл одоо зөвхөн тэр рецептгүй гэдэг эмэнд гэхтэл 9-оос 10 сая доллар зөвхөн ингээд хүн авч хэрэгэлдэг гэхлээр л бас айхтар том нийгмийн асуудал байгаа. Гэхдээ одоо энэ бол миний харж байгаа өнцгөр, хувь эмчийн харж байгаа өнцгөр энийг ерөнхийдөө одоо яг одоо саяны хэлсэн амьдралын хэвшил, бүдүүн гидсний одоо зөв одоо дадал зуршилт сургаж ижил энэ асуудал төр хугацаанд шийдэгдэн. Тэрнээс насан туршид нь одоо нэг юм өгөөд ч юм уу нэг ид шидтэй эмчилгээ хийгээд өтгөн хаталтыг шийдэж чадахгүй байхаа. Тэгээ би бол яг тэр бусад эмнэлгүүд дээр одоо мэдээж эмчийн хувьд бол бусад эмнэлгийн үйл ажиллагааг хянаж дүгнэх ёс зүйн хувьд бол болохгүй. Гэхдээ эмчийнхаа хувьд үзэхэд бол манайд дээр ийм хүндрэлүүд нь гараадсан учраас хоёрдугаарт манайд энэ физиологийнхоо үйл ажиллагааны эсрэг ийм үйлдэл хийгдээд идэг учраас би энэ дээр бол эсрэг харьцуултай байдаг. Баярлалаа амч. За яг хөө ингээд жоргуу болгодог имийг нэгдүгürt уугаад одоо зайг нь холдуулах гэдэг тий. За хоёрдугаарт одоо зарим нь одоо магадгүй имийн санд нь байж ах их ч үүсгэдэггүй юм актер хүчтэй одоо шингэн алдалтын эсрэг эмүүдийг бас их уугаад ах шиг харагдаад идэг. Ер нь одоо ингэж одоо шууд им ууж тий энэ одоо шилтгааны нөхцөлийг зогсоох нь ер нь хэр зүг зүйтэй асуудал юм болоо. Зарим нь бол одоо төгжрөлт хүргэдэг ч гэсэн ийм одоо тохиол им байдгийн билээ шүү дээ тий. Энэ дээр та бас иргэдэг зүйтэй мэдээлэл. Яг ер нь бол
энэ зочромхой эзний хам шинжгээд одоо суулгалтаа болон суулгалтгүй гэсэн хоёр хэв шинжил байгаа. Тэгээд энэ маш олон шалтгаантай. Ятгнаал одоо нөгөө хоолой хэрз зэрэг механик боловсруулалт гэж шүднээс ахуулаад амнаас ахуулаад хүний одоо өтгөний асуудал яригдана. Яаж өтгөн яаж ам яаж хөдөлж чинь тэр байдлаар л өтгөн боловсрогдно гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ асуудлыг яг чиний хардаг өнцгөл зөвхөн одоо тэр доошо хүндэрж байгаа өтгөн дээр одоо шинхэн гарахлаар нь суулгалтын эсрэг юм хэрэгжилдэг. Энэ чинь бол эрсдэл үүсгэнэ. Тэгэхээр яг үгээр тодорхой хэмжээнд одоо энэ эмгэгүүдийг ходоод гидсний эмч гэж тусдаа мэргэжлийн эмч байгаа. Тэгээ харин одоо азтай тохиолдолд нь бол одоо манай лабораторийн одоо энэ онцлогоо шинжилгээ хийдэг хувийн салбарын хамт олон байна бол одоо хоол хүнсний харшилж байдаг юм уу те одоо глютений интолерантнаас тэгээд одоо энэ манайх чинь нийтгүү амын бас 70-аас илүү хувь нь бол одоо нөгөө сүү шингээж чадахгүй те лактозогийн интолерантнаас тэгээд ийм эмгэгүйтэй байдаг. Тэгэхдээ монголчууд бол амьдралын арга ухаанаар яаж энэ асуудлыг шийдчихсэн гэхлээр нөгөө хорыг хороор гэдэг шиг багаас нь энэ хүмүүсийг тасгаад исэн учраас нийтгүү амын дотор одоо айрыг уухад ходоод гидсэн хямардаг тохиолдол зөө сүү уухад хямардаг тохиолдол зөө эсэргээрээ харин өндөр хөгжилтэй улсуудад тэр нь харшилна гэдэг учраас хэрэглүүлэхгүй байгаас учраас нөгөөдгийг хэрэглэхэд илүү гажруулна илүү нэмэгчдэг тэрнийхээ хэрэгцээгээр одоо нөгөө нэг одоо манахч глютенгүй сүүж гэдэг юм худалдаанд зөвхөн тэрний диабетийн чихрийн шижинтэй хүний тасаг гэдэг юм уу те зөвхөн одоо нөгөө шашноос гаргаж авсан сүүж байдаг юм органик биш сүүнүүдийг их хэрэглэдэг болсон ийм ажиглагдсан зүгээр яг бага хэмжээгээр ингэж тасгаж байгаа л одоо тэгээд тасчдаг юм л гэсэн миний харсан өнцгөл тэр юм. Тэгэхээр зайлшгүй ийм эмгэгүүдтэй хүмүүс байх юм бол саяны одоо нарийн мэрэгсэн ходоод гидсний эмчд үзүүл асуудал хаана байна гэдгийг тийм тодорхойлуулах шинжилж ээж те шинжилээд үзтэл магадгүй одоо жишээ нь цагаан гуриланд ч юм уу те бор гуриланд хар талтханд ч юм уу эсвэл одоо вандуунд гэл ингээ бүх олон төрлөөр одоо энэ чиглэлийн онцлогоо хийж байгаа энэ лабораторид очиод ингээд шинжилгээ хийхэд бол бас нэлээд одоо өөрийнх нь юу идэж болох юм тийм тэгэд ганцхан гидсний үйл ажиллагаа одоо ганцхан идж байгаа ууж байгаа хоол унднаас гадна нөгөө сэтгэл санааны байдал нойр амралт тэр юмтай их холбоотой шүү дээ. Тэгэхээр тийм учраас яг хөө ер нь бол тэр чиглэлийн тусламжийн юмнуудыг бол манай ходоод гидсний эмчнэр зөвлөгөө өгч байх л гэж бодож байна. За мэдээж дур мэдээж ямар нэгэн зүйл битээр хэлээч. Тийм дур мэдээж хэрэглэж болохгүй ялангуяа одоо бага насны хүүхдэд. Тэгээд нус чинь бол өөрийнхөө зөөрийг хэлж чадахгүй. Тэгээ манай харин хүүхдийн практик эмчнэр бол энэ төрлийн зөвлөгөөг маш сайн өгдөг юм бэл. 2 хоногоос илүү болохгүй ч гэдэг юм. Тиймэрхүү зөвлөгөө өгдөг бол. За бүдүүн шулуун гидсний метастазлын тасгийн хувьд ер нь одоо ард иргэдэд ямар одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гişний төрлөөрч гэдэг юм те яаж үзүүлж байгаа одоо ингээд 40 жил бас болох гэж байгаа юм байна шүү дээ. Тийм. Яг ер нь бол бүдүүн шулуун гидсний эмгэгүүд одоо жишээ нь өрөвсөлт өвчин одоо болон хошнох шулуун гидсний өвчнгүүд бүдүүн гидсний хавдар гэсэн ийм хэдэн чиглэлүүдээр одоо мессал тусламж үйлчилгээг хөгжөө явдаг. Ер нь бол нийт тусламж үйлчилгээний 70-аас 80% нь бол одоо хошнох шулуун гидсний эмгэгүүд байдаг. Энэ дотор бол одоо манай монголчууд ярьдаг одоо шамбрам, цагаан мах нуурвах тийм ээ. Одоо хошногны зочмох параброхтид, хошногны захтнаа, хошногны архаг идэх цорог гэсэн энэ нь бол одоо маш туг юм бэл. Нийт үзүүлж байгаа тусламжийн зөглөх хувийг эдгээр эмгэгүүд эзэлдэг тийм. Нэг сонирхолтой одоо тийм юм статистикч гэх юм уу одоо юм хэлэхэд бол ямар нэг байдлаар хошногны зөөр илэрхгүйгээр хүн бол амьдралтаа одоо амьдралын хугацаа өнгөрдөг. Ямар нэг байдлаар заавал тохиолддог байх гэдэг шүү. Бүх хүнд одоо тэгэхээр одоо энэ маань юу гэж нэхлээр хичнээн одоо тусламж үйлчилгээнд байлаа хүн гам сагтаажсан. Одоо хязээ нэгэн цагт хүн алдаж гიშгдэгтэй адилхан л одоо хүнд ийм асуудал үүснэ. Хоёрдугаарт
сүүлийн жилүүд бол одоо бүдүүн гэсний гөрмөс шахлаат өвчнгүүд, короны өвчин гэдэг ийм эмгэгүүд бол одоо намайг анх эмч болж байгаа үеэс бол маш их нэмэгдсэн. Энэ чиглэлээр манай тасаг хамт олон бол бас тусдаа юнит нэгж байгуулад одоо энэ чиглэлээр хяналтын эмчтэй, зэгцтэй одоо энэ хүнийг эмчилгээг нь эхэлж эмийн эмчилгээг нь зэгцдэг яндаг. Мэс заслыг яг стандарт ном журмын дагуу хийдэг. Энэ чиглэлээр бол одоо манай баталсан эмч яг энэ чиглэлийг ахлаад ингээ явдаг юм байгаа. Хавдрын мэслийн хувьд бол одоо их олон газрууд тусламж үзүүлж байгаа. Хавдрын мэслийн одоо тусламж үйлчилгээний дотор бол их харин харамсалтай нь одоо их хөвчлэн оройтсон одоо хожуу шатанда төвжирсэн, цус алдсан, хавдар задарсан ийм тохиолдолд ирж тусламж авдаг учраас одоогоор нийт зонхлон хийж байгаа мэслийн дийлэнх хувь нь бол одоо нээлттэй мэслүүд. Дэлхийн нийтийн чиг хандлага нь бол одоо дурангийн мэсэл болон Европоор ихтэй. Манайх бол одоо анх одоо 2011 онд дурангийн мэсэл ихтүүлж ирснээс бол одоо харьцангуй тохиолдол нь нэмэгдсэн. Одоо манай хамт олонд бол маш одоо чадварлаг одоо дурангийн мэсэл хийдэг юм эмч нар бол маш олон болсон. Илрүүлэлт магадгүй сайжирсан байна. Илрүүлэлт ер нь бол тийм нөлөөлж байгаа. Хоёрдугаарт одоо биднээс мэдээж хэрэг энэ нийгмийн эрүүл мэндийн тал дээр одоо бид нар гэлтгүй нийгмээр тэрнээс гадна одоо сони хэвлэл тэ сошиал энэ юу маш их хүмүүст нөлөөлж байна тийм. Мэдээлэл нээлттэй хүмүүс эрүүл мэндэд анхаардаг болсон ийм юунаас болоод одоо бас харьцангуй. Тэгээд явж хэдий тийм боловч ерөнхийдөө л бас одоо хожуу шатандаа онцлогдох тохиолдлууд бас байсаар л байна. Тавилан ер нь ямар хөө байдаг юм бэ? Одоо хорт хавдар хожуу шатандаа онцлогдож байна гэхээр ер нь бол хэцүү л сонсогддог шүү дээ. Тавилан тэгээд одоо жишээ нь хийж байгаа мэс засал хавдар үүсгэж байгаа эсийн одоо явц өвчтний өөрийн одоо ерөнхий чалах гэж ярьдаг тийм ээ өөрийн нас одоо ийм маш олон шалтгаантай. Ер нь бол хожуу үедээ онцлогдоход бол бас одоо тавилан төдийчнэл муудна гэсэн эрт онцлуулах тусмаа. Эрт одоо эмчилгээнд орж эрт тусламж авах тусмаа л одоо амьдрах чадвар. Ер нь бол бүдүүн гэсний хавдрын мэслийг хэдийчнээ эрт оншилж хэдийчнээ одоо тэр мэс засал болон өрмөц эмчилгээнүүдийг хийсэн тохиолдолд бол 5-аас дээш амьдрах чадамж нь бол одоо бусад хавдруудаас бол харьцангуй өндөр гэсэн. Уул нь бол. Оншилж чадахгүй одоо онцлохоо гэж байх юм манад. Одоо яг энэ төрлийн одоо харин Монголд бол тэр чиглэл юм байхгүй шүү дээ. Одоо бүхнийг л оншилж байна. Хоёрдугаарт одоо өнгөрсөн жилээс ахуулаад одоо манайд бол одоо генетикийн шинжилгээнүүдийг хавдрын генийн шинжилгээнүүдийг хийх ийм нөхцлүүд бүрдээд эхэллээ. Тэгэхээр биднээс бол яг дэлхийн нийтийн стандарт одоо тэр чиг хандлагаас бол хоцроогүй. Мэдээж хэрэг одоо зэрэгцээд явж чадаагүй ч гэсэн манай улс бол 1-р хүн амын 100, 2-дугаарт одоо эмнэлгийн одоо санхүү тэр боломжийн байлаач ийм насаа болоод бол яг мэдээж хэрэг үйл ялэг хоцрогдсон. Гэхдээ манай эмч болсон хүчин ер нь манай залуучуудад бол одоо хамгийн одоо их яаж байгаа нь бол гол нь мэдээлэл интернет гэдэг их буянтай юундаас их мэдээлэл ханаас ч нөгөө сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой байгаа юм. Тийм. Тэгээд тэрнээс гадна бас олон улсын хурлуудад одоо их нээлттэй оролцдог болсон. Тэгээд тэр нь одоо бас биднээс ч н одоо бас нүжих хоёрын оронд дөрөв уруу ялгаатай гэдэг шиг одоо эднээс бас биднээс их төхөн болдог. Тийм. Бас дээр нэмээд хэлэхэд бол манай тасгийн гадаад харилцаа ирс нэмэгдсэн. Одоо манайх чинь Японоос зочин профессорууд ирж, Хятадаас ирж байна, Англиас ирж байна, Австралиас ирж байна. Тэгээ эднүүсийн одоо биднээс зааж хэлж байгаа, эднүүс Швейцараас ч гэдэг юм уу, эднүүсийн зааж хэлж байгаа, сургаж байгаа эднүүс бол дандаа биднээс одоо шинэлэг мэдээлэлүүд байдаг, шинэлэг арга технологиуд байдаг. Тэгээ энэ дээр чинь одоо манай баг хамт олон эмч нар одоо өөрсдөө тэр мэдээллийг лавшруулад суралцаад ингэ явах нь бол эмчилгээ үйлчилгээнд одоо ахиц гарах юм нөлөө болж байгаа л гэж харддаг шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Танаа яг одоо энэ тасагт одоо ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нөх хүний нөөцийн хэрэг хангалттай байдаг юм болоо? Хүний нөөцийн хувьд хангалттай. Тэгээ ерөнхийдөө одоо манайх чинь 8 эмчтэй
14 сувилагчтай туслах ажилтан гэдэг одоо манай тэрнээс гадна одоо онцлог нь бол манай дасаг дээр одоо бид нар одоо хавдрыг илрүүлээд хавдраа эмчлээд одоо хавдрын эмчилгээний дараа хяналтаа хийгээд хяналтын дотор хяналтын хугацаанд өрөмц эмчилгээ буюу хими эмчилгээнүүд, бай эмчилгээ, дархлаа эмчилгээнүүд манай дасаг дээр одоо бас яг одоо хавдрын хими эмчилгээ хийдэг намсраа, номин гэсэн юм хоёр эмч маань хийдэг. Тэгэхээр бас энэ нь одоо ерөнхийдөө яг одоо нэг юм баг хамт олноос нэг бүтээгдэхүүн, нэг үр дүн гарч ийн л гэж л харж байгаа ерөнхийдөө. Өнөө оншиллоо, эмчиллээ, дараагийн хяналт эмчилгээ дамжиж явах шаардлагагүй байгаа. Тийм цаг хугацаа одоо тэр хүмүүст маш их чирэгдлийг одоо ингээд үгүйсгэж байгаа, чирэгдэлгүй болгож байгаа учраас бас энэ зохиц тусламж үйлчилгээ болж байна л гэж харж байгаа. Тэгэлгүй яах вэ? Ер нь бүдүүн шулуун гэсний одоо мэдслийн тасагт хандах хүмүүсийн тооч ус илбэг юм шиг байгаа юм хараад хахад. Ачаал их. Манайх бол анхандаа одоо ер нь одоо хүртэл улсын лавлгаа шатны ганц төв гэж явдаг. Тэгээд одоо яг бүдүүн шулуун гэсний эмгэгүүдтэй 21 аймаг 3 хот гэж ярьдаг. Ийм одоо бүх Монгол улс даяар одоо тусламж үзүүлдэг учраас ачаалал их. Харин нэмж хэлэхэд бол одоо сүүлийн одоо 7-8 жилийн дотор бол манай бүдүүн шулуун гэсний эмчлийн чиглэлээр суралцах, тэрүүгээр дадлагжих, тэр чиглэлээр ажиллах залуу эмчнэрийн сонирхол их болсон. Цаг хугацаа, эрэлт шаардлагаа дагаад одоо зарим том эмнэлгүүдэд одоо нэгжийн бүтцтэй тийм бүдүүн шулуун гэсний тасаг үүсгэж болох чадамжтай тийм хамт олоннууд бүрдэж байна. Тэгэхээр ерөнхийдөө алс ирээдүйдээ бол манай тусламж маш одоо хүн ардтаа ойртох, хүртээмжтэй болж байгаа гэсэн болохлоо гэсэн бодолтой байна. За 100 жилгээд одоо ярианыхын дуртчлаа асуухгүй чадахгүй нэ тий. 100 жилгээд тэгэхээр та бүгд маань одоо мэдээж 100 жилийг маш том одоо ололттой амжилттай хийсэн бүтээсэнтэй ухтаж байгаа бах энэ талаасаа бас ярьж өгөөч. Мэдээж энэ дунд бас нөгөө яг энэ чиглэлийн одоо эмчилгээний онцлогооны одоо ахис твшил хөгжлийн түвшин хаана явж байгаа вэ гэдэг яриа дурддагдах бах гэж бодоод байна. За яг ер нь бол манай дасаг одоо ер нь Монгол улсын хэмжээнд анхлан одоо ерөнхийдөө бас тусламж үйлчилгээ үүссэн одоо олон газруудын нэг нь бол манай улсын нэгдүгээр төвлөлөг. Тэгээд зэрэгцээд одоо Ховд, Дархангай гих мэтчлэн одоо ийм аймагуудын 100 жилүүд ингээ эрүүл мэндийн салбарууд бол Монгол улсад яг одоо борооны дараах мөөх шиг ингээ зэрэгцэн үүссэн байдаг. Тэгээд 100 жилийн түүхийг ярилцсан хажуугаар өөрийнхөө тасгийн түүхийг ярьсан дээр баг. Ерөнхийдөө манай тасаг бол эрүүл мэндийн сайдын 1987 оны одоо шийдвэрээр 9 сарын 25-нд ингээд зохион байгуулагдсан, шинээр зохион байгуулагдсан тасаг байдаг. Анхандаа энэ бол мэслийн 3 дугаар тасаг гэдэг нэртэй байж байгаад одоо тэгээд яг зөвхөн одоо бүдүүн шулуун гэсний төрөлжсөн тусламжийг хүн ардад үзүүлэе гэсэн одоо өдийг эсвэл одоо манайх 38 жил үүсгэн байгуулалтаа 38 жил болсон байна. Тэгээ үеийн мундаг ахмад багш нар эмч нар маань бол одоо ингээд ажиллаж исэн. Эднүсийг дуртах юм бол одоо бидний багш Сандуужийн Санжабям, миний багш Уртнасангийн Туяабаяр, Цэдэн Содмын Дамдан сүрэн гэх мэтлэн ийм ахмад эмч нар биднээс одоо эрдэм номоо зааж харамгүй одоо зааж сургаж ирсний хүчинд өдий зэрэгтэй энэ салбар хөгжөө цаашаа явж байна. За шинэ технологи одоо арга аргачлалын хувьд ярихад бол ер нь жил ирэх тусмал одоо манай залуучууд, манай баг хамт олон одоо хүн ардаа айлуулах одоо хамгийн өндөр чанартай тусламжийг өнөөл багтаа хурдан шуурхай юм тусламжийг үзүүлээ гэж мэрийдэг. Дэлхийн нийтийн жишгээр одоо манай дасагт бол одоо бүдүүн шулуун гэсний дурангийн мэсэл, хэвлийн дурангийн мэслүүд хийгдэж байна. Түүнээс гадна одоо жишээ нь хөнөөл багтай мэслүүд бол одоо эмнэлзүүд маш ихээр нэвтэрсэн. Ялангуяа одоо энэ шамбран болон хошгоны архаг эдээд цорг өвчнүүдийн үед. Энэ дээр бас нэмж хэлэх юм нь бол одоо манай тасгийн хамт олон улсын нэгдүгээр төвлөрийн урлагийн андрууллагын төв мэдээгүйж бол хаалгааны эдсэн засгийн хамт олон нийлээд одоо сүүлийн одоо хамгийн сүүлд одоо биднүүсийн одоо гол одоо хийж байгаа
ялангуяа миний хувьд энэ хамт олныг ахлаад тусдаа ингэ явж байгаа салбар нь бол арцгийн хожуугийн хавдрууд ялангуяа одоо нийгэмд асуудал болсон умаа хөдсөний хожуугийн хавдрууд арцэг шулуун гидсэн таксан хавдрууд шулуун гидсний хожуугийн хавдруудад одоо арцэг чөлөөлөх буюу арцгийн эрхтнүүдийг багцаар авах мэслийг биднээс 23 онд Монгол улсад анх удаа хийж эхэлсэн. Энэ мэс заслын мөн чанар нь бол ерөнхийдөө одоо ямар нэг байдлаар хавдрын хожуу үе шатанд 3 4-р үе шатандаа орцсон ямар нэг одоо өрмөц болон өрмөц бус эмчилгээнүүд үр дүнгүй ийм хүмүүс үл их байна л да. Одоо жишээ нь харамсалтай нь одоо жишээ нь статистикээр үзэхэд бол жилд одоо нэг 150-аас 160 эмэгтэй хүн одоо умаа үзүүний хавдар хожуу үедээ онцлогдоод эндчдэг эхний жилд онцлогдсон эхний жилд энэ хүмүүст бол бас л биднээс одоо эмчилгээний тэр нэг айлын эмэгтэй хүнийгч нэг айлын ээжигч одоо үр хүүхдэд нь эр нөхөрт нь ах дүү нарт нь эрүүл саруул байлгах хамгийн алсын зорилго нь бол ядахнаа одоо амьдралын чанарыг сайжруулах, амьдрах чадварыг нурцгах ийм зорилгоор мэс засал хийгээд одоо бидний хамт олон бүрдээд одоо яг биднээс энэ тооцоогоор бол 9 тохиолдол хийсэн байна. Түүнчлэн олон улсын одоо арцгийн мэслийн холбоонд одоо гишүүнчлэлээр илсэхээр ямар нэг байдлаар одоо сургалтанд нь оролцоод хуралд нь ороод авторын зөвлөлд нь бүртгүүлээд ингээд ийм үйл ажиллагаа явуулаад явж байна. Монгол улсад бас одоо шинээр арцгийн хөндийн эрхтнүүдийг багцаар нь авах эмнэлэг зүйн зааврыг 2 эмнэлгийн 10 мэргэжлийн энэ дээр бол улсын 1-р төв эмнэлгийн болон хавдар судлалын үндэсний төвийн эмчнэрийн баг 6 сар сууж ээж одоо шинээр одоо шинэлэг хэлбэртэй эмнэлэг зүйн заавар боловсруулсан одоо энэ нь батлагдах шатндаа явж байна. Тэгээ энэнийг яагаад онцлож яриад байна гэхлээр яг бусад өвчнүүдийн хувьд бол ингээд тодорхой одоо эмнэлэг зүйн заавар өдөртөмж нь байдаг Монголд нутагшчихсан. Энэ мэслийг нутагшуулж чадах юм бол бид нар цаашдаа одоо хэвлийн үндий болон арцгийн хожуугийн хавдрууд дээр бас эмчилгээний шинэ ахиц гаргах ийм боломжтой болов уу гэсэн. Тэгээ ийм учраас одоо бид нар бас сая энэ оны 6 сард Австрал, Тайван, Малайз, Хятадын эмч сургагч багш нартайгаа хамтраад Монгол улсад анхны одоо ийм воркшоп буюу ажлын одоо дадлага ажлын ийм олон улсын хурлыг зохион байгуулсан. За тэгээ яг бусад технологиудын хувьд бол ингээд яриул их олон технологиуд байна. Гэхдээ яг зүгээр энэ хамгийн гол нь одоо өнөөдөр би бас ард түмэндээ Монгол хүн ч гэсэн одоо хичнээн одоо хавдар хожуу онцлогдож байгаа ч гэсэн эмч эмнэлгийн ажилчид одоо бусад эмнэлгийн салбарын хувьд бол одоо Монгол хүний эрүүл мэндийн тулд урт наслуулахын тулд энэ арга технологиг сурч эзэмшээд ингээд магадгүй тодорхой хэсэг хугацааны дараа одоо Монгол улсад энэ эмнэлэг зүйд бүрэн нутагшчул бас гачаага явж одоо жишээ нь гадаадад одоо их өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх тэгээ хүний нутагт тэгэхээр ийм асуудлуудыг шийдэх зорилгоор одоо яг энэ мэслийг бид нөр эхлүүлсэн. Яг энэ мэслийн өөрийнх нь өртгөх нь бол дэлхийн дунджаар 28,000-аас 53,000 доллар байдаг. Тэгэхээр одоо ямар нэг монгол хүн гачаа гараад энэ мэслийг хийлгэх тохиолдолд ямар нэг байдлаар манайх даатгалын систем тэр улсад харилцан гэрээ байхгүй учраас бүрэн төлөхөс шаардлага гардаг. Тэрнээс гадна тэр хүн явахлаар дагаад 2-3 хүний зардал, орон байр бүх асуудал шийдэгддэг учраас маш чухал юм лөө гэдэг нэг танилцуулсан юм аа. Анх ягаад эмч болох те сонголтыг хийсэн. Тэгээ одоо яг ингээ бүдүүн шулуун гэсэн юм цэцлийн эмч гэхээр бас нэг онцлог бусдаас те нэг юм онцлог давуу тал бас тухайн хувнээс шаарддаг бах. Тэр талаараа ярьж өгөөч. Яг ер нь яг тэр хүмүүс шиг тэгээд одоо тийм юм хараад гээд яг тийм одоогоор бодогдохгүй. Ер нь л эмч болно л гэж л боддог байсан. Тэгээд яг ер нь 10 жилээ тэгэл төгсөөл ангаахад шалгалтыг бол орсон. Ангаахад сурж их явцдаа манайх мэслийн дугуулан гэдэг тусдаа дугуулан байдаг гэсэн. Одоо тэгээд тэр дугуулан дээр миний багш одоо сосур хан ламачгийн сосур хан гэдэг миний багш бол дугуулан ажиллаулаад тэгээд биднээс одоогоор энэ төрийн сахал багштай эмнэлэг дээр одоо 4-р курстай бид нар одоо чиж үрт гарч
Одоо тэр нэг хэсэг дадлага гэсэн. Гэхдээ дадлагаасаа илүү одоо бид нар чинь илүү тэр жижиг эмчтэр дагаж одоо яаж болт хийдгийг, хүний шарахыг яаж эмчилдгийг, мис засал гэхээр чинь одоо ерөнхийдөө зөвхөн мис засал хийхгүй, хүний шарах эмчилнэ, тийм ээ, хүнээ үдсэн, ингээд яг саяны ярьдаг шиг онцлно. Энэ бүх юмд одоо миний багш ингээд сургаж өгсөн. Тэгээ 2 жил одоо энэ дадлага хийж явж байгаад 1 жил хөдөө ажиллаад буцаад ирэхэд бол одоо мэслийн чиглэлээр сурах сургалт маань маш удаан хугацаанд. Би ч одоо Монгол улсад хамгийн удаан одоо мэслийн резидентур гэдгийг 2.5 жил хийсэн. Тэгэхээр одоо бол мэслийн резидентур чи 2 жил. Тэгэхээр би хамгийн удаан резидентур л гэж ойлгодог шүү дээ. Тэгээ энд бол одоо төрийн сойрхолд анагаах ухааны доктор, Монгол улсын үнэ гавь тэмч, даваацран багш ягаад агаад, сосрор аран багш ягаад агаад ингээд тэгээд эс нэргүү гэд миний одоо багш байна. Энэ тэгээд үе үеийн одоо тэр биднүүсийн одоо үлгэр жишээ авахаар одоо манай улсын нэгдүгээр тэмцээн мэслийн засгийн Ахмад эмчнэр, Гамбат эмч, Амглан эмч, Туяадрах эмч, Батчулуун эмч гэл одоо энэ ахмад эмчнэрээ бүгдийн дурдхаас аргагүй шүү дээ. Бендэр ах байна, одоо Гамболд ах байна, Зогт ах. Одоо бүгдийн ингээд дурдахгүй нэгэн дурдаад эхэлж байгаа. Тэгээ аюуш багш гээл одоо гоош багш, нэмхүү багш гээл одоо энэ бүх хүмүүсийг л ингээд яаж мис засал хийдэг юм байна, яаж өвчтнөө үздэг юм байна, энэ бүх юмыг харж ижил эмч болсон. Хаашаа явж ирнэ мэрэгчлээ дээшлүүлдэг юм бол одоо жишээлбэл таны хувьд одоо хаана очиж юу сурч мэдээд ирсэн бэ? Энэ чиглэлийн мис засал бол одоо анх дэлхийд 48 онд л одоо анхны удаа одоо Америкт хийгдсэн байдаг. Тэгээд эхний мислийн баргалж сонирхуулж тохиолдол ихэд 90%-аас 90-ээс дээш хувь нь бол эмдэгдэлтэй байсан учраас хэсэг хугацаанд энэ зогссон. Тэгтэл одоо 90 оны сүүлээс одоо энэ дэлхийн нийтээр энэ хожуугийн хавдруудын асуудал босч ирсэн учраас Австралийн гигэн хунтайж Альбертийн эмнэлгийн Майкл Соломон гэдэг эмч бол энэ мислийг одоо яг эмнэлзүүд бүрэн нутагшуул хийгээд одоо 24 оны статистик мэдээлэлээр бол энэ хүний болон энэ хүний доор удирдлаганд байдаг энэ баг бол дэлхийд хамгийн олон мислийг 30 жилийн хугацаанд 1200 мислийг хийсэн гэсэн ийм мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр бид нар яг биднүүсийн алсын зорилго бол ер нь одоо мэдээж хүн одоо хамгийн чадамжтай хамт олноос суралцъя гэдэг. Тэгээд дараагийн хамт олон нь бол одоо бүгд найрамдах Хятад улсын Шанхай усан цэргийн эмнэлэг дээр одоо энэ мисл бол одоо өдөр тутмын үйл ажиллагаа болцсон. Жилд нэг 500 орчим их хийгдэж байна. Тэгээ яг энэ байдлаараа биднээс автрын зөвлөлд багтсан учраас Малайзад төвтэй одоо зүүн өмнөд Аз болон Австрал, Номхон талаан улсууд тэрэнд нь бол одоогор манай Монгол улс багтсан одоо олон улсын ийм хурлын ийм кабинд одоо бид нар хүчтний танилцуулаад зөвлөмж аваад ингэ явдаг. Энэ дагуу Австралиас Сиднейн өмнөд Сидней их сургуулийн боловсрол хариуцсан захирал болон бүдүүн шулуун гэсний тасгын эрхлэгч Петр Ли гэдэг багш маань ирсэн. Тэгээд одоо үе шаттай байдлаар бид нар одоо суралцах багаа сургах ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа. Бидний хамтран ажиллагаа бол одоогийн байдлаар Хятад, Тайван, Малайз, Сауди Арабын эмч нартай ярьж байна. Биднээс энэ хугацаанд бол одоо Лондонд болсон дэлхийн Пеликс Галабертийн 5 дахь их хурал энд хамрагдсан байгаа. Өмнөх хурлууд нь бол бид нар угаасаа энэ талаар мэдээл байгаагүй, бүртгэл байгаагүй. Тэгэхээр одоо 26 онд л манай Монгол улс ховор хийгддэг энэ мис засал учраас ерөнхийдөө бүртгэлд орохлоо. Яг одоогийн 24 оны статистикаар бол дэлхийн нэг 58 улсын 140 эмнэлэгт одоо яг энэ мислийг бас одоо яг энэ бол маш нарийн шалгууртай байдаг учраас эмнэлэг болгон дээр бас хийлгий гэсэн мэдээж хэрэг хаалгааны мислийн үр дүн алсын үр дүн эндэгдэл их өндөртэй учраас одоогор ийм байдалтай байж байна. Яг ам байдлаар одоо бид нар бол одоо Австралид Сидней их сургуульд эмч багаа сургана гэсэн, Хятадын усан цэргийн 2 дугаар нэмлэг дээр сургана гэсэн, Нагоягийн хавдрын төв дээр гэсэн ийм 3 одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж ямар нэг байдлаар ам байдлаар энэ профессоруудын итгэл найдрыг хүлээгээд
ингээд дэмжлэг авч байгаа ямыг бид нөр албажуулаад одоо цаасан дээр буулгасан тохиолдолд энэ маань одоо яг цаашдаа ажил болох уу гэдэг. Мэдээж ирдгээс 10 сард одоо Сиднейн хурал дээр бид нар энэ асуудал яригдаа шийдэгдэх байхаа. Дэлхийн одоо Felix Calvert-ийн авторын зөвлөлд миний бие ингээ багтдаг учраас энэ асуудлыг зайлшгүй ингээ ярьж хөөцөлж явах угаасаа шаардлагатай болчихж байгаа. Тийм л чиг үүрэгтэй л явж байна биднээс. Маш том одоо зорилтыг өмнө тавьсан ажил болгоо явж байгаа юм байна шүү дээ. Одоо улсын нэгдүгээр эмнэлгийн 100 жилийн болж байна. Мэдээж энэ одоо ойг тохиолдуулаад хамт олондоо үе үеийнхээ хүмүүст бас мэдчилгээ дэвшүүлнэ шүү дээ. Яг одоо намайг өдөө зэрэгтэй ажиллаж амьдарч одоо мэдээж зэрэг ажиллаж амьдарч онж ололт амжилт олохоос гадна алтаа оноо бүх юмтай маань ингээ хүлээн зөвшөөр тэ тусалж дэмжиж амьдралын бүх мөч цаг хугацаанд ингээд хамт байсан тасаг хамт олон үе үеийн багш нартаа тэ ах トゥ ар гэр үр хүүхэд ер нь таньдаг бүх хүмүүстэй ингээд эрүүлэх саруу сайхан байгаарэ гэж. За баярлалаа юм чи. За бидэнд бас цаг заваа зориулаад энэ студид манаас урилга маань хүлээж аваад ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас ажлын амжилт хүсье. За баярлалаа үзэгчтэй. Анхаарал хандуулж подкастын маань анхааралтай сонссон. За мэдээж одоо та бүгдд хэрэгтэй ойр дотныхоо хин нэгэнд дамжуулмаар одоо анхаарал татсан юм сэдвүүд бас манай ярилцлагын явцад таарсан бол бусдад бас түгээгээрээ бусдадаа хуваалцаарай мэдээ одоо өөрийнхөө сонссон мэдлэгийг бас бусдад одоо харамгүй түгээгээрэй гэж бол хэлхэн зүйтэй байх. Ингээ дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай үзэгчтэй.